Зарим минь найзуудаа ээлжид нэгэн блогтой тавтай морил. За би өчигдрийн дугаартаа болохоор яасан бэ гэхээр нэг сол аялал ирсэн шүү дээ тий. За тэгэхээр би ойрын 2 3 хоногтой сол аялал ярих байлгүй шүү. Ягаад тэгэхээр надад соло хийсэн аялал маш их байдаг байхгүй. За тэгээд өчигдрийнхээ юугаар болохоор би нөгөө нэг 2012 онд анх ингээл тий шууд Америк руу сол аялал хийсэн шүү дээ тий. За би 12 онд тэгээд зугаалаад 13 онд болохоор бас нөгөө юмаа мэдсэн хүн чинь хил дээрээс ямар ч асуудалгүй орж ирээ. Тэгээ яг нэг 3 сар ажиллаж үзсэн. 3 сар яг ажиллаж үзээд за Америк ерөөхдөө ямар хөө байх юм бэ гэд. Тэгээ би Монгол буцаад тэгээ салаанаа зараад тэгээд найзуудтайгаа ингээд те за найз нь Америк явлаа. Ер нь жоохон удах байх шүү те. Дөрөж би эхлээд бол нэг 5 жил болно л гэж бодож байсан л да. За тэгээд би ингээд Америкт ирсэн. За Америкт ирсэн чи яасан бэ гэхээр яг эхний нэг жил болоод юм болоо да. Хагас жилж юм болоо. Би юу яасан? Лас Вегас явсан. За тэгээд Лас Вегас явах нь бас соло аялал болж таарсан. Анхнаасаа уул нь бол соло аялал байгаагүй. Манай нэг найз хамт явна гэдгийгсэн байсан. Тэгээ хамт явна гэд буудлаа захиалсан. Бүх юм ингээд ready байсан. Тэгээд нөгөө онгоцоор цуг нисвэсэн чинь нөгөө манай тэр найз охины одоо нөхрийнх нь аав нь нас орчлаа. Нас орчлаа биш. Би энэ муудчлаа. Бид хоёр эмнэлэг орох шаардлагатай байна. Тэгээ эмнэлэг дээр очичоод тэгээд тэндээсээ тийм байж байгаад явчихнаа гэдгсэн байхгүй. Тэгээд одоо бодоход угаасаа явахгүй тодорхой юм байлээ. Намайг л ингээд нэг аргалцсан. Тэгээ нөгөө билет мэлээдээ угаасаа авцсан юм чи одоо явах вэ гэж бодсон юм шиг байгаа юм. За тэгээд чи ингээд тусдаа ниснэ. Бит хоёрыг араас чи нисэд очиноо гэдгсэн байхгүй. Тэгээд би тухай чи хэл муутай. Тэг Вегас руу тэгээд яг хөө араас найз хүрээд ирэх юм чи ингэж бодоод би ерөөс юу ч бодоогүй заяа. Тэгэл би онгоцны бодлоор намайг хөргөж өгсөн байхаа. Тэгэл би онгоцны цуугаал Вегас руу ниссэн. Вегас руу өглөө нэг 6-7 цагийн болд ниссэн юм болов би тэгээ нэг яг нэг 50 минут болоод би нэг тухайд амар Candy Crush тоглодог гэсэн аахгүй онгоцны дотор орол Candy Crush ганц 2 үед авч ирсэн чинь л одоо буулаа гэлтгсэн. Тэгээд би өө ямар хурдан хүрээд ирвэ гэд надад миний 2 дахь удаагийн Вегас байсан. Гэхдээ урд нь нөгөө найзуудтайгаа машинтаа явцсан. Бүх юм ингээл цаанаасаа ингээд хилтэй хүмүүстэй явсан болохоор надад айгүй тийм асуудалгүй байсан. За тэгээ ганцаараа явах чинь бас айгүй өөр. За тэгээд онгоцны буудлын дээрээ буулаа. Онгоцны буудлын чинь зөндөө л бас адилхан казино зөндөө юм байна. За тэгээд такси суусан. Тэгээд таксинд суунгуудаа манай найз Вегаст очиод одоо чамаг гэртэл би юу хийх гэсэн чи би орой нэг 5 цагийн алдад очиноо. Тэр болтол чи өөрийгөө аргалж байгаараа гэдгсэн байхгүй. Тэгэхээр би окей гэ. Тэнгүүд би Вегаст юу үзэж болох юм гэдгсэн чи нөгөө юм амар өндөр юм барилга байдаг. Тэрэн дээр айгуу гоё юм юу байдаг, ресторан байдаг. Дээрээс нь тэнд ингээд тоглоомын газрууд бас байгаа. Тэгээд тэр өндөрлөг дээр гарахаар ингээд Вегас тэр чигээр харагддаг гэдгсэн байхгүй. Тэгээд би нөгөө ямар нэгэн явахаараа би дандаа ийм уулын орой дээр гэдэг шиг би дандаа тэр Чикаго би анх явсан ч гэсэн дандаа бас ингээл хамгийн дээдлийн давхар дээр гараад яг тэрийг ингээ харах дуртай. Би Нью-Йорк ч явсан ингээл хараад ингээл хилээгээч гэсэн ингээл уулан дээр гараад ингээд дээрээс юмыг харах айгуу гоё дуртай. Монголд ахтай хүртэл би ингээд ямар нэг юм эхлэхдээ би дандаа ийм зайсан толгой молгоо гардаг гэсэн байхгүй. Тэгээд би яг ийм өндөрлөг газар Вегасыг тэр чигээр нь харах газрыг хүсээд тэгээд би ингээд онгоцны бодлоос такси ирээд явсан. За такси ирээд явсан чинь миний билет чинь тухайд нэг $50-60 байсан байхгүй. Би нэг тэр чинь хоёр талтай нисгэн $80 ч билүү. Билет нэг тэмэрхүүл үнэтэй байсан. Айгу эрт авсан байсан болохоор. Тэгээд онгоцны бодлоос такси явал нэг таксины чимэг ингээл Google хийдэг штэ. Тэгсэн нөгөөдг нь ядж яхад ингээд илээгийн онгоцны бодлоос биш илээгийн ингээд Вегасын онгоцны бодлоос айгу хол байсан. Ёсоор агаад нэг өндөр юм дээр нь очисон чинь миний юуны мөнгө $70 болж байгаа байхгүй. Би вау. Миний бүр нэг өдрийн цалин зүгээр л таксинд те буугаад тийшээ явахад яаж байгаа байхгүй. Тэг би одоо бодоход яах хэвээр байсан бэ гэхээр онгоцны бодлоос угаасаа такси бариад гарна нэг $20-30 бууж гарчаад тэгээ тэр яваар нэг кофе шоп уурдаг ч юм уу нэг жоохон буучаад нэг 5-10 минут болчиход дахиад такси дуутах юм бол айгу тийм хямдхан явж болохоор исэн юм байлээ. Ягаад гэхээр нөгөө онгоцны бодлынхаа сөөрчтэй угаасаа анхнаас үнэтэй газар тэгээ таксич бас өөр айгүй их мөнгө гардаг. Тухайд Uber бас айгу хомс байсан. Тэрийгээ ч би ойлгоогүй байсан. Тэгээд би тэрийг мэдэхгүй тэгээд явцсан. Тэгээд дараа нь бол тэрийг мэдсэн. Тэгээд эн чинь сурсан болгон эрдэм тэ дараа нь би олон хүнд зааж өгж байгаа юм тэ ийм байх гэдгийг мэдчихэж байгаа юм. За тэгээд би тэнд очиж тоглосон. Тоглоод тийм нэг өндөрөөс нэг ингээд доош шиддэг шүү дээ. Би тэрэн дээр амар тогломоор байсан байхгүй. Тэгсэн чинь тэрэн тухай үед яг ингээд нөгөө хаагдсан байсан. Тэгээ би өглөө хэтэрхий ихэрт очицсан чинь нөгөө зарим минут нь онгоогоогүй байсан. Тэгээд би юу яасан? Вегасынхаа төв рүү орж ирээд тэ Вегасаар хөндлөн голд госсоо. Тэгээ нөгөө буудал чинь болохоор 3-2 жилөө
4-өөс илүү чек-ин хийнэ гэдэг штэ. Тэгээ би өглөөний 7-оос бүр өдөржингөө алхсан Вегастаар. Тэгээд ганцаараа л бүх юм үзээд яваад байсан. Ингээл явж байгаа л угаасаа Вегас гоё исэн болохоор яваад дээгүүрэнчнийг яваад доогуурэнчнийг яваад тэгээд таалагдсан газар очиад зураг авуулаад тий. Тэнгүүтээ нөгөө тухайн үед чинь дэлхийн юм хамгийн том нөгөө юу исэн штэ нөгөө юм алсыг харагч тэр бас ашиглалтанд ороод удаагүй байсан. Тэрэн дээр би бас юу ягаал өндрөөс харах дуртайгаар тэр чи яг төвднээсэн яг тэрэн дээр нь очиод суугаал те. Тэгээд нөгөө ийм нэг бөөрийнхээ дотор баг 20 хүн орох зайтай байдаг байхгүй. Тэнгүү тэр чи өглөө эрт болохоор хүн айгүй багтай. Гэхдээ дотор нь нэг 4 5 хүн л явж байсан. Тэнгүүд миний зургийг дараадаг гээл тэрэн дээр чин гараа зургаад оруулчихж байгаа. Тэгээд тэнд явсан. Тэгээд дахиад ийм тоглож болох бүх газруудаар ягаал өөрийнхөө мэдхээр ингээл дээгүүрэнчнийг яваа даавууранчнийг хоол идээл тэг ингээ явж исэн. Тэгсэн чинь сүүлдээ манай найз охин ирэхэд болох нь надад хэлсэн. Тэгээд би oh my god okay яана гэж тэгсэн. Тэгээд тэрний дахиад нэг найз нь Вегаст амьдардаг байсан. Тэгээд тэр хоёр одоо ингээд чамтай уулзнаа тий орой тийшээгээ чамтай уулзнаа гэдгсэн. Тэгээд би окей гэдэг. Тэр чинь нөгөө яг адилхан монгол хүн боловч их сайн мэдэхгүй тий нэг зангаа авалцаагүй сайн мэдэхгүй. Гэхдээ дараа нь би Вегастадыг солоотойгоо best friend-ууд болсон л да. Миний солоо бол маш сайхан сэтгэлтэй аюу хөрх охин байдаг. За тэгээд тэр чин гэхдээ битэрийн солоо битэрийн ингээд нэгдэх л уулзалт байхгүй. Нэгт хоёр дахь урд нь болохоор нэг хальт айралдал нэг юм өгөөд салцаа. За хоёр дахьтаа болохоор яг ингээд ярьж байгаа. Тэгээд тэр чин найз залуутайгаа хамт амьдардаг. Тэгээд би тэгээд юу яасан? Харин таарсан. Тэгээ таарсан боловч бидний уулзалт айгүй цөөх минут байсан. Нэг өсрөл цаг л болсон баг. Нэг хоол идэ тэгээд нэг диско баранд орё гээл тэгсэн чинь нөгөө хэд нөгөө хувцсны ийм нөгөө нэг юу зарлцсан тий гой хувцтай байх хэвээр нөгөө эрэгтэй нь хүртэл юм юутай байх хэвээр гэд ботинктай байх хэвээр гэд тэгсэн нөгөө найз залуучууд нь пүүцтэй явж исэн баг. Тэгсэн чинь оруулахгүй гэд. Тэгээд oh my god гэд окей тэгэл нэг жижигхэн газар орж байгаад окей гэд. Тэгээд би чинь нөгөө юу яатсан. Бодлоо хүртэл баг олохгүй байгаамаа. Тэгээд одоо бодоход Google Mobile-ээс ашигладаг байсан юм яасан. Ямар ч байсан тэгэл нэг хөөцөлцөөр байгаа олсон. Тэгээд олоод нөгөө өглөө 8-аас ирсэн хүн чинь амар ядарч байгаа байхгүй. Нөгөө өдөржингөө ингээ хэсээ явцсан. Тэгээ орой 1 5 6 гэд би буудалтаа ороод тэгээ нөгөө найз охинтойгоо уулзаад нэг цаг болж байгаа шүү дээ. Нөгөө найзтайгаа уулзаад тэр чинь хоёр дахь уулзалттай байсан болохоор тэгээ цаг болоод тэгээ сүүлдээ нөгөө бар маранч оруулахгүйсэн болохоор за гэд. Тэнгүүтээ буудалтаа ороод би баг буудалтаа 8 гэж ороод тэгэл унтцсан. Нам унтж байгаа байхгүй яа тэгэхээр нөгөө урд оройн Вегас явна гэж догтлоод тий тэгэнгүүтээ өглөө эрт нисээ тэгэнгүүтээ өдөржингөө явцсан хүн чинь тэгсэн чинь хүмүүс бүр хүүшээ Вегас чи хүмүүс чи ингэ шүн унтдаггүй штэ тоглолтын штэ тэгсэн чи бүр ингэ унтаж яадаг үгүй ээ би ари Вегасыг амар өглөөнөөс эхлүүлсэн гэдэг тэрээс хойш яасан гэхээр миний Вегас чинь дандаа юм шүн ингээл тий ингээд нэг бүр 3 4 цаг бүр яах их нь завтлгүй болчдөг заяа за Вегас тэгээд ийм за олд ингээд газар руу очих юм бол 12 цагаас хойш нэг пив $1 болох ч юм уу те ингээд маш олон гоё юмнуудыг дараа нь бол ерөнхийдөө бол сурсан. Гэхдээ тухайн үед бол мэдэхгүй байсан. Гэхдээ тэр дурсамж мэдрэмж айгу гоё байдаг. Ихэнх хүмүүс ингээд Вегасын доогоор ороод ингээд хамаг гоё юмуудыг үзэж яхад би ч юм өөрөөсөө өдрөөр нь явсан хар халуунд өдрөөр нь өстө дээгүр нь явал хамаг юм судлаад ингээд ихсэн. Гэхдээ эндээс бас маш их юм сурж байгаа байхгүй тий. Ягаад тэгэхээр одоо хүнд ямар нэгэн асуудал гарахад тэрэж ганцаараа үлдсэн тохиолдол яах вэ ингээд survive хийх чадвар чи хэр өндөр байх вэ гэдгээд Монгол хүний тэр чадвар бас айгүй өндөр байдаг юм шиг санагддаг. Тэгээд сол аялал хийгээд дараа нь тэрийгэ ярихад ингээл тухайн үед ингээл хэцүү юмд толгол яана гэдэг байгаа боловч дараа нь тэрийг ярихад айгүй тийм фаны буюу хөгжилтэй болсон байдаг. Дээрээс нь төвчүүл айгүй зүгээр юм билээ шүү гэд маш их юм сурдаг. Хүнтэй хамт явхаар ингээд нөгөө ихэнхдээ чаддаг мэддэг хүнтэй явхаар ингээд заалгаад өнөө чинь тэгж штиг хилтэй ч юм миний өмнөөс орчуулад өгчдөг те. Яг тиймгүй болохоор яг бүх юм над дээр тулгархаар oh my god те би хэр сэргэлэн хүн юм бэ те би ийм одоо ямар нэгэн нөхцөл байдлаас би өөрийгөө хэр авч гарч чадах юм бэ гэд энийг ингээд дотгошоо онгоосон тэгэл ингээд буудалтай очиад ийш унтна гэдэг чинь те ингээд унтах хүртлээ ингээд юм бодоод хөвтөж байгаа те тэгээ миний аялал өстө гоё болж байна ингээд яг ганцаараа байх хүн яг ингээд хичнээн уцс байсан ч гэсэн ингээд баг зэрэг уйдд юм байлээ тэгээд уйдж явахдаа яг дотгошоо орд юм байлээ тэгээд та нарыгаа би бас гоё ингээд ийм гоё юм юу ч мэдэхгүй ийм пүл гэж хүүт ус руу орж байгаатай адилхан яг юм гоё solo travel хийгээсэй гэж хүсэж байна. Solo travel хийж өөрийнхөө татгшоогоо ангаагаараа ороорой. Татгшоогоо орж би ямар хүн бэ те? Би ямар потенциалтай хүн бэ? Миний одоо хэлний төвшин ямар хэмжээнд явж байгаа ч юм уу те? Энд болгоныг бас гоё мэдээсэй гэж хүсэж байна. Тэгээд дараагийн solo travel-ийн бичлэгээр иргэд уулзъя. Дараагийн миний solo travel бүр урт Америкийг бүр хөндлөн голт явсан байдаг шүү. Тэр талаараа ярих болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.